Сайн Улаанбаатар хөтөлбөр зочны ярилцлагаараа үргэлжилж байна үзэгчтэй. Одоо студид хүндэт зочин маань хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн маань зочноор хүүхэд гэр бүлийн хөгжлийн ахлах мэрэгжилтэн Баярмаа оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За, юун төрөнд үзэгчдэд маань та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. За, намайг Баярмаа гэдэг. Би Баянгол дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтсийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн ахлах мэрэгжилтэн албан тушаалаар ажилладаг. За, танай байгууллагын хувьд ер нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна? Тэгээд ер нь сүүлийн үеийн сонин сайхан юу байна? За, Баянгол дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтс маань ерөнхийдөө Баянгол дүүргийн нийт хүүхэд гэр бүлүүдийн хөгжил хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх, хариу үйлчлэгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага байгаа. За, тэгээ үндсэн гол ажлууд маань дээр хүмүүсийн сайн мэдгээр хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага мэдээллийн дагуу хариу үйлчлэгээ үзүүлдэг. За, мөн тэгээ сэтгэл зүйн зөвлөгөө үйлчлэгээг өгдөг. Мөн төр хамгаалах байрыг бас үйлчлэгээ үзүүлж ажилладаг ийм төрийн байгууллага байнамаа. Ер нь бол дунджаар ер нь хэр их хүн холбогддог, хүүхдүүд маань ер нь санаа зовхгүй хэр их холбогдож чаддаг болоо. Хүүхдийн тусламжийн 108 утсанд бол өнгөрсөн жилийн хүрээнд 1200 гаруй дуудлага мэдээлэл нийт ирсэн байдیں۔ За, тэгээд үүнээс нь кейс нээж ажилласан бас тодорхой хувийн эзлэн бусдууд нь бас зөвлөгөө авах маягаар холбогдсон ийм дуудлагууд байдаг. За, тэгээд 2025 оноос эхлээд манайх хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан гэдэг хороо бүр дээр нийгмийн ажилтан яг хүүхэд гэр бүл хамгаалал хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа мэрэгчлэнгүүдийг бас ажилуулдаг болсон. Тэгээд яг хүүхэд гэр бүл рүү чиглэсэн энэ мэрэгчлийн хүмүүс байснараас илүү олон давуу талууд бас гараад өнөөдрийг хүртэл ажиллаад байж байгаа. Ер нь ямар давуу тал гарч байна? Тэгээд хүүхдүүдэд бас хэрхэн эерэг нөлөө үзүүлж байгаа мэрэгчлэнтэй холбогдсон нь? За, өмнө нь бол бид нэр яг хорон дээр суудаг хөгжлийн нийгмийн ажилтан гэж байдаг. Тэдгээр нийгмийн ажилтнуудтайгаа холбогдож дуудлага ингээд ярилцаж шийдвэрлэдэг байсан. Одоо бол яг хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллаж эхэлснээр бол дуудлага мэдээллийг илүү яг бодтойгоор одоо яг хүрч хүүхэд болгондоо хүрч ажиллаж байна гэж харж байгаа. Мөн цаашлаад урьдчилан сэргийлэх ажлуудыг яг тухайн орон нутгийнхаа хорооныхоо яг ямар хүүхдүүд зорилттой хүүхдүүд байна те тэр болгон дээр нь илүү тулж ажиллаад урьдчилан сэргийлэх ажлууд одоо нэмэгдснээр бас дуудлага мэдээллүүдийн тоо харьцангуй бага цөөрсөн харагдаж байгаа. За, тэгээд дүүрийн хэмжээнд бас 2025 онд гэмтэргийн гэр бүлийн хүчирхийллийн тавтан дуудлагатай өргөч гэдэг юм хүүхэд холбогдсон гэмтэргийн тоо бас тодорхой хувиар буурсан үзүүлэлттэйгээр байна. Тэгвэл ер нь холбогдож байгаа хүүхдүүд маань сайн дураараа сэтгэл зүйн зөвлөгөө авах юм уу бас холбогддог байх. Тэгээд өсвөр насны хүүхдүүд ялангуяа сэтгэл зүйн нэлээд асуудалтай байдаг шүү дээ. Ихэнх асуудал ер нь юунаас болж үүсэж байгаа юм бол ямар асуудлаар ер нь дийлэнхтэй холбогддог вэ? За, бидэд болохоор суур судалгааг ер нь бол тогтмол тухайн байгууллагууд өөрсдөө дор бүрнээ хийдэг. За, тэгээд суур судалгаа ер нь ингээд аваад үзэхлээр хүүхдүүд эцэг эхтэйгээ харилцах, томчуудтайгаа харилцах харилцаа тал дээр илүү жоохон зөвлөгөө хэрэгтэй байд юм байна. Эцэг эхүүд мөн хүүхдтэйгээ хэрхэн яаж эерэг аргаар хүмүүжүүлэх тал дээр бас бага зэргийн зарим мэдлэг дутуугаас нөгөө харилцаа хандлага дээр бага зэргийн зөрчлүүд үүсдэг юм байна. За, мөн үеийнгийн дээрлэгтэй холбоотой хүүхдүүд хоорондын харилцаа бие биенээ гадуурхах ч гэдэг юм уу. Энэ зүйлээс бол сэтгэл зүйн гэмтдэг энэ асуудлууд дээрээс ерөнхий дуудлага зөвлөгөө авах зүйлүүд бол нэлээд ажиглагддаг. Баянгол дүүргийн маань хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс саяхан бас аймыг бас зохиож байгаа юм байна лээ. Хүүхэд цагдаа гэдэг хүүхдийн цагдаа. Тэгээ энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгөөч. За, тийм. За, энэхүү санаачлагыг анх гаргасан манай Баянгол дүүргийн засаг дарга бөгөөд хүүхдийн зөвлөлийн тэргүүн Сумьяатар дарга маань санаачлаад за энэхүү яг сургууль ерөнхий боловсролын сургууль бүр дээр хүүхдийн цагдааг ажилуулъя гэсэн ийм санаачлагыг төвшүүлсэн юм. За, үүнийг ингээд Баянгол дүүргийн одоо яг холбогдох байгууллагууд хамтраад одоо жишээлбэл боловсролын хэлтс цагдаагийн газар нийгмийн хөгжлийн хэлтс гэдэг юм холбогдох байгууллагууд хамтраад тус төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байгаамаа. За, тус төслийн хүрээнд бол яг үндсэн зорилго нь гэх юм бол хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, хүүхдийг эрх зүйн мэдлэгтэй мэдээлэлтэй болгох, хүүхдийн орчныг эерэг байлгах зэрэг юм үндсэн зорилготойгоор энэ төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад ер нь бол явж байна. За, тэгээд
одоо энэ хүү төслийг яг яагаад хэрэгжүүлэх болсон бэ гэхлээр мэдээж яг бид нар түрүүний таны асуусан асуултны дагуу нөгөө хүүхдүүдэд яг юу хэрэгцээ шаардлагатай байна. Яагаад энэ гэдгийг энэ дээр яг суурь судалгаануудыг хийхэд хүүхдүүд ер нь бол яг сургууль дээрээ хийх цагаа өнгөрүүлдэг, найз нөхдөдөө хийхтэй байхыг хүсдэг. Тийм учраас энэ сургуулийн орчин өөр аюулгүй байх хэрэгтэй гэдгийг нэгдүгээр нь анхаарж байна. Хоёрдугаар гэх юм бол эцэг эхчүүд мөн хүүхдүүдээ сургууль дээр яг аюулгүй байгаа гэдэгт бас итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх бас юм зорилго байгаад байна. За тэгээд тус одоо төслийг хэрэгжүүлэх гээд олон улсын туршлагуудыг бас судалж үзсэн. За тэгэхээр Америкийн нэгдсэн улс, Канада гэдэг энэ өндөр хөгжилтэй орнууд бол School Resource Officer буюу одоо аюулгүй байдлын цагдаа гэдгийг сургууль бүр дээр яг ажилуулад хэвшүүл болоод тухайн одоо албан хаагч нар бол сургууль дээр яг хүүхдийн аюулгүй байдлыг хангалттай урьдчилан сэргийлэх ажлуудыг хийдэг, ийм чиглэлийн үйлчлэгээ явуулдаг юм байна. Тэгээд Япон, Солонгос улсуудад бас яг энэхүү ажил бас явагддаг. Энэ нь болохоор одоо School Patrol буюу сургуулийн эргүүл гэдэг нэршлэр яг сургууль болон дээрээ бас яг ингэж ажилтдаг ийм албан хаагч нар бас байдаг. За тэгээд энэ олон улсын энэ туршлага энэ юмнуудыг ингээд судлаад үзгээд ер нь бас яг манаа дээр юм байт юм. За 2026 оны 1-р сард манайх 15-аас 16 насны хүүхдүүд буюу 10 дугаар ангийн 1000 хүүхдээс судалгаа авсан. За энэ хүн судалгаанд нь оролцсон хүүхдүүдийн 55.4% нь үеийн дээрлэлтэнд ямарваа нэгэн байдлаар өртсөн гэж хариулсан байдیں۔ Тэгэхээр яхаа энэ нь болохоор 55.4 гэхэлэр бараг 2 хүүхдийн нэг нь заавал үеийн дээрлэлтэнд одоо ингээд өртөөд иймэрхүү байна гэж харагдаад энэ маш өндөр тоо харагдаад байгаа. За тэгээ энэ хүү өртсөн хүүхдүүд нь ер нь яг хинт яаж ханддаг юм бэ та нар хэрвээ өртсөн тохиолдол гэхэд тус хүүхдүүдийн 27.1% нь яг хинт хандхаа би мэдхгүй байна. Сургуулийн хэрвээ ингээд багш нар ингээд янз бүрийн юм хэлчихвэл бас нөгөө нэг эргээд гарах сүрх дагаварч гэдэг юм те. Энэ талаагаа бас илүү хардсан байна. Тэгээд яг хинт хандхаа мэдэхгүй гэдэг хариултыг өгдөг. За мөн хэрвээ нууцаар ингээд өөрийгөө мэдгэдүүлэхгүй ингээд өгдөх боломж байдаг бол би тэгж өгөх хүсэлтэй байна гэдээ бас тэгэхээр хүүхдүүдийн 43% бас тийм хариултыг өгсөн байдаг. За тэгээд мөн 39.4% нь хүүхэд хоорондын харилцааг илүү их одоо нэг ойлгодог энэ сургалт юмнуудыг биднэрт илүү ойрхон өгдөг байх юм бол бас бид нар хоорондоо нэг нэгээ гадуурхгүй яаж харилцах тэр зөв юмнуудаа бас хармаар байна гэд ийм хариултуудыг өгсөн. За тэгээд мөн одоо 35.2% нь хяналт шалгалтыг сайжруулж ингэж байнгын ийм байхгүй бол ер нь энэ үеийн дээрлэлт маань илүү нөгөө хүнд төвшин рүү бас орж байгаа гэдэг иймэрхүү судалгаануудыг хүүхдүүд өөрсдөө хэлсэн байдгийг. За эцэг эхчүүдийн зүгээс бас асуугаад ингэхэд бол бас л үеийн дээрлэлт яг хинтээ яаж найзлаад байгааг нь зарим нөхцөлд бас мэдхгүй байдаг тохиолдолж байдаг ч гэдэм үү. Тэгээд яг энэ тал дээр ер нь яагаад нэгнийгаа ингэж дээрлэхэд байгаа юм те эсвэл нөгөө талаас яагаад миний хүүхд ингэ дээрлэхүүлээд байгаа гэдэг энэ юмнууд дээр нэлийн одоо сургуулийн зүгээс анхаарал хандуулах хэрэгтэй байна ч гэдэм үү. Тэгээ яг энэ чиглэлүүдийн нэлийн энэ асуудлуудыг гаргаж ирээд ер нь энэ чиглэлээр сургалт юмар авах хэрэгтэй. Энэ чиглэлээр одоо ганцаарчлсан уулзалтуудыг хиймээр байна гэж ер нь бол манай байгууллага нэлийн ханддаг. Ер нь сургуулийн бас нийгмийн ажилтан сэтгэл зүйч гэдэг юм уу сургуулийн хүүхд хамгааллын баг руу бас нэлийн ханддаг гэдэг. Энэ бүх яг нөгөө бодиттой энэ байдлуудыг харгалзаж үзээд ерөнхий яг энэ аюулгүй байдал чиглэлээр яг нэг хариуцсан албан хаагч тэнд байгаад за энэ хүнийг нь яг ингээ хүмүүс бүгд хүлээн зөвшөөрөд ингээд явах юм бол бүгд одоо энэ яг тодорхой хуваар яг энэ үр дүн гараад буух юм байна. Одоо энэ эрсдэлтэй байгаа энэ зүйлүүд нь буух юм байна гэж хараад тэгээд энэ Баянгол дүүргийн удирдлагууд маань энэ хүү төслийг хэрэгжүүлэхээр болоод одоо яг төслийн хувьд 70% гүйцэтгэлтэйгээр хэрэгжих гээд бэлэн байдлаа хангаа явж байна. Одоо бид хүний нөөцөө авахад юугаа зарны сонгон шалгалтаа явуулаад эхэлсэн. За тэгээд хүний нөөцөө бүрдүүлсний хадаараа бид нар бас нэг 5 хоногийн бүтэн 5 өдрийн сургалтыг хүний нөөц нартай ингээд ороод 9 сарын 1-ээс ерөнхийдөө бүх сургуулиуд дээр ажиллаж эхлэхийг төлөвлөлөөд ажиллаа хийгээд явж байгаа маа. Саяас сонгон шалгалтаар аавна гэж хэлж байна. Яг хүүхдийн цагдаа болохын тулд ямар шаардлага хангаж байна? Хэрхэн ер нь цагдаа болох боломжтой юм бэ? Бидний зүгээс бол ер нь дээд боловсралтай. За тэгээд тодорхой хэмжээний эрх зүйн мэдлэгтэй байх шаардлагатай. Мэдээж энэ хүн маань өөрөө бас хүүхдтэй ажиллах хүн учраас хүүхд
одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. За тэгээд сэтгэл зүйн хувьд мэдээж хүмүүс бусад хүмүүстэй харилцаад тийм харилцааны соёлтой байт юм уу тийм. Тэгээд за дээрэс нь бас эрх зүйч мэрэгчлэлтэй хэрвээ байвал бүр даваа тал болох юм байна гэж харж байгаа. За тэгээд мөн одоо цэрэг цагдаагийн байгууллагаас тэтгэвртэй гарцсан хүмүүс байдаг шүү дээ тий. Одоо ч нөгөө эрт тэтгэвртэй гарчдаг нөгөө манай хүчний байгууллагууд. Тийм учраас тэр хүмүүсийг бас авч ажиллуулах сонирхолтой. Ерөнхий шаардлага бол юм байгаа. Гэхдээ бүр нэг үнэхээр өөрөө хүүхдэд ажиллах сонирхолтой юм байвал нээлттэй байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тийм. Сүүлийн жилүүдэд бас ялцчгүй инхүү хүүхдүүдийн өсвөр үеийнхний дээрлэл бас сошиал орчин дээр ч гэсэн нэлээд харагдах болсон. Тийм болохоор энэ тал дээрээс хүүхдүүд нэгнээсээ санаа зовох хэлхээсээ хичээх асуудал бас нэлээд байдаг байх л та. Тийм учраас яг тэр судалгаагаар дурсанчлан хин гэдгийг нууцлаад явах юм бол бас хэлэх магадлал их юм байна. Дээрээс нь яг цаг тухай бүртэн асуудлыг ингээд хянаг хүн байх юм бол нэрэл тухай буй бүрт нь ингээд зогсоогоод байвал нэрээ дамжих нь багасах байгаа. Тэгээд маш үр дүнтэй гоё ажил явагдах юм шиг сонсож байна. Тэгээд танай аккаунт бол бас амжилт хүсье. Их гоё ажил сонсож байна. Үзэгчд маань бас үзэж байгаа ах гэж бодож байна. Тэгээд бас эцэг эхчүүд маань ч гэсэн хүүхдүүдтэй анхаарал халамжийг бас их тавьдаг байгаасаа. Тэгээд хүүхдүүд маань ч гэсэн санаа зовхгүй ойр тойрныхондоо за болохгүй бас 108 гээд ингээд хандах хүмүүс бас нэлээх байгаа юм байна. Тийм учраас дотроо бас нуугаад байлгүй хин нэгэнд эргэн тойрныхондоо илтгэхэд хийж байгаасаа гэж бас хүсэж байна. За өргөжлүүлээд манай гэр бүл хөгжлийн хэлтсийнхэн маань дараагийн төлөвлөгөө юу юм байна? Эсвэл ойрт ямар ажлуудыг хийж гүйцэтгэв? За ерөнхий яг одоогийн байдлаар бол үндсэн гол анхаарлаа болоод яг хүүхдийн цагдаа дээр анхаарлаад поинтлоод явж байгаа. За тэгээд төс маань хэрэгжиж явна. Хажуугаар нь бол бид нэр хүүхд хамгааллынхаа ажлыг одоо хүүхд хөгжлийнхаа ажлыг тасралтгүй явагдаж байгаа. Ер нь бол эдгээр ажлууд маань уушдагаараа төлөвлөгөөнийхөө дагуу явагдаж байгаа. Тэгээд Монгол Улсын хэмжээнд одоо хэрэгжиж байгаа аянууд бас байгаад байгаа тийм. Бүх бас аян хүүхдийн төлөө заа гэсэн бол заавал хийцгээе гэсэн нөгөө уриалгатай аян ингээд бүх энэ аяныхаа хүрээнд бол бас тодорхой ажлуудыг төлөвлөлүүд араас шатараагаар хийгдээд явж байгаа. За маш их баярлалаа. Тэгээ бидний ярилцах хугацаа их богинохон тавч бөгөөд маш тодорхой мэдээллүүдийг хүргэсэн танд их баярлалаа. Аюулгүй сургууль амгалан ирээдүйд төслийн хүрээнд Баянгол дүүргийн засаг даргын санаачилгаар 2026 оны 9-р сарын 1-ээс эхлүүлээд Баянгол дүүргийн маань ерөнхий боловсролын сургууль бүр дээр хүүхдийн цагдаа ажиллаж эхлэх гэж байгаа талаарх мэдээллийг хүргэлээ. Тэгээд өнөөдрийн маань зочноор оролцсон хүүхэд гэр бүлийн хөгжлийн ахлах мэрэгжилтэн баярмаа байлаа. Танд амжилт хүсье. За баярлалаа. Өнөөдрийн маань бас урилгыг хүлээн авч хүрсэн ирсэнд их баярлалаа. Баярлалаа. Сайн Улаанбаатар хөтөлбөрийн хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.